Сайн байна уу? Улаанбаатар Фениксогийн тамирчин Эрдэнэ засгийн ан өдөр тул байна. За би анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн 4-р курс суралцдаг, их хэмжээр суралцдаг. За би амьдралынхаа жаргалтай дурсамж аваалцах чинь. За би яг хэдэн жил болол тогсон гэж яг хэлж чаддаггүй. Анхнаас аав ээж хоёр маань спортын хүн байсан болохоор төрснөөс хойш л нөлөөлөө айгүй ойрхон. Тэгэл заавгаар бол чөлөө цаг болгоноор болол тоглоод явал эхэлсэн. Тэгээ хамгийн анхны тэмцээн үйл 8 настай таах тэмцээнд орж ирсэн. Тэгэхээр одоо чинь хэдэн жил болж байгаа. Нэлээд удаан жил болол тэр нөхрөлөө сайн мангад үзээ явж энэ да. Жохон байхдаа бэлтгэлийг тэмцээн гэж амар сайн сандаг маа. Гэтэ надад нэг амар дурсамжтай санагддаг зүйлвэл ингээ жохон байхад жохон гэжтэй 2 3 дугаар ангид байхад яг нөгөө үдээстэй гос пүү зүмс чаддгүй. Тэг ингээ тоглож байгаа пүү үдээс нь ингээ тайлгчаар аав ирээд тэмцээний голоор гүйж ирж үдээс өдж өгчөөд сайн амжилтдаг чи босоо ингээ нөгөө талбайнаас гарч байгаа тэр дурсамжууд айгу тийм дурсамжтай санагддаг. Заавал хийдэг зүйл бол ба. Тэг тоглолтынхаа өмнө юу аав ээж хоёртойгоо ярьчил тийм сандралгүй өөртөө итгэлтэй. Тэгээ юу хийхээ айгу сайн мэдчихээ тэмцээн рүү ордог. Ярихгүй гарсан тохиолдолд ер нь хвшлээ хожигдчихад идэм аа. Волейболын спортоос ер нь бол өдрийн бэлтгэлээс л ер нь айгүй хэмээн сурдагдаг. Тэгтээ хамгийн их сурдсан зүйл хэм үү? Нэг айгүй төвчээртэй болгодог юм шиг надад санагддаг. Тэг ямар ч асуудлыг тэг нүүртлээд тэг маргааш нь бэлтгэл дээр ингээ байж л идэг. Тийм төвчээртэй тууштай зантай болгодог хаа. Болгож байгаа. Болгосоор байгаа. Хүүхэд насны хамгийн жаргалтай дурсамж гэвэл хүүхэд нас чи өөрөө л айгүй тийм жаргалтай. Жаргалтай яг тийм дурсамж айгүй жаргалтай, энэ айгүй жаргалтай гэсэн юм байхгүй юу? Хүмүүс өөрөө айгүй жаргалтай. Би бас бусмаар байна одоо хүүхэд нас руугаа. Волейболын спортод оролцсон хамгийн аав ээж хоёр л та. Тэгээ хамгийн үлгэр жишээ байж хажууд хамгийн том тооцоолж чаддаг хоёр хүн. Тийм манай ээж хоёр хоёулаа волейболын багш Дондгой аймгийн одоо бол дүүтэйг амьдарч байгаа. Тэгээд одоо хоёр чинь ерөн тэгэл сургууль хичээлээс гадуур хоорондоо таарах цаг айгүй бага. Тэгээд бэлтгэл дээр орой бараг таарад, орой нэг гэртээ таарад, өглөө нэг гэртээ таардаг. Ер нь чөлөө цаг олдвол дүүтэйгээ одоо айгүй цаг өнгөрөөгөөд тэгээд боломж олдвол айгүй ээж автаа уцаар ярих хичээж байгаа. За энэ дээр шууд хариулнаа. Өдөр болгоны тууштай бэлтгэл. Угаасаа бэлтгэл хийж ээж л тамирчин сайжирна гэж боддог. Тэгээ нэмэлтээр яг сэтгэл зүй те хооллол бивэл дээр харин нэмэлтээр те хамгийн төгс өдөр миний бодлоор амар хамгийн завгүй өдөр баха. Хамгийн завгүй өдөр л юу хамгийн их давхцсан өдөр л хамгийн их бүтээж чаддаг юм шиг надад. Тэгээ жоохон юм аюу хийцгүй өдөр хийцгэл дуусчдаг. Олон юм давхцах тусмаа лөө үрдэлтэй өнгөрчдөг юм шиг. Гараас юм гарсан дуустдаг тий. Сүүлийн жилүүдэд сургууль бэлтгэл гээл өдөр болгоныхаа аюу за өвөө амьдралын маягааслаад дурсамжуудаа зэгцэлж ерөөсөө ингэж дурсаж санаагүй аяг хуудсан байна. Энэ контентээр өөрийнхөө бага насны тэгээд өнгөрүүлжсэн жаргалтай дурсамжуудаа эргүүл сонс аяг гоё контент боллоо. Баярлалаа. За манай баяг хожигдолтой хамт дэмждэг бүх дэмжигчдээ маш их баярлалаа. Тэгээ энэ жилийн лигээр ч гэсэн бид нэрээ дэмжээрэй. Бид нэрээ маш их хичээнэ. Баярлалаа баяртай. Туулаа байлаа.